Анхаарал хандуулж байгаа та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Баттулга арх тамхи үйлдвэрлэгчдийг улсын их хурл нэр дэвшгэрхийг нь хязгаарлах тухай хуулийн төсөл санаачилж бусад 75 гишүүнд дэмжиж ажиллах санал хүргүүлээд байгаа юм. За энэ асуудлаар өнөөдөр зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо. Өнөөдөр ард иргэд тойргосон сонгогдож өөрсдийг нь төлөөж их хурл сууж байгаа гишүүдэд цөөн хэд үгийг уулз холгондоо хэлдэг. Тэр нь ажилгүйдэд ядуурл архиталт. Цөөн хүн амтай Монгол улсад архиталт хэрээс сэтэрч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөр болсон тухай олон хүн ярьж байгаа. За архиталтыг зогсоох нь нийгмийн захиалга болчиход байгаа учраас улсын их хурл арх тамхи үйлдвэрлэгчдийг нэр дэвшүүлэхийг нь хязгаарлах тухай Баттулга гишүүн ярьж хэлсээр байгаа. За тиймдээч арх үйлдвэрлэдэг нь архиа үйлдвэрлэг. Битгий их хурлд орж бодлого тодорхойлоход оролцоод бай гэдгээ олон давтаж хэлсэн. За Баттулга гишүүний энэ санаачлалыг зарим гишүүд хэр зохистой зүйл гэж бодож байгаа талаар байр суурийг сонирхлоо. Олигархууд маань нөгөө одоо яг энэ сүлжээний эзэд маань өөрсдөө энэ дотор сууж байгаа учраас тэд нарт энэ одоо санал энэ хуулийн санаач одоо таалагдахгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ сонгуульд өгч байгаа энэ цаг үед одоо улс төрчдийг сонгохдоо манай сонгогчид бас энэ хүний одоо ам ажлын тийм ээ нэгдэл нэгтрэлийг харах хэрэгтэй, ам ажлын зөрүүг харах хэрэгтэй. Үнэхээр амлснаа хийж чаддаг хүн үгүй юу? Эсвэл амаараа ирэхтаа нэг өөр юм ярьчихад тэгээд яг одоо бодит амьдрал дээр хийж байгаа үйлдэл нь одоос өөр үйлдэл хийгээд явдаг нөхдүүд олон байна шүү дээ. Одоо өнөөдөр жишээ нь улс орны аюулгүй байдал, улс орны хөгжлийн төлөө гэж ярьж чаад нөгөө талдаа арх тамхи үйлдвэрлэдэг улсууд чинь тэр хоёрын хоорондын нэгдэл хаана харагдаад байна тийм ээ. Тийм учраас хамгийн гол нь өнөөдөр би бол Батлага гишүүний гаргаж байгаа саналыг бол дэмжиж байгаамаа. Энэ бол улс орны ирээдүйн сайн сайхны төлөө гаргаж байгаа санал. Тэрнээс биш одоо зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэр бичээд байгаа шиг тэр одоо бизнесмэнүүдийн хоорондын өрсөлдөөнч гэдэг юм уу тийм утгаар биш. Тэгээ нарийн согтууруулгандаа энэ спиртийг одоо зөөвөрлөдөг, тээвэрлэдэг хилгайлаар одоо хууль усаар оруулдаг газ хүсүүлэл тэгэл энэ цаашаа явал хичнээн одоо спиртийн үйлдвэрүүд байгуулагдав. За тэгэл өнөөдөр ч гэсэн энэ том одоо спирт арх бие үйлдвэрлэгч нар одоо ямар дарах хэрэгтэй байна уу гэдэг. Тэгээд энэ бүхний эцсийн одоо үр дүнгийг би түрүү хэлсэн. Өнөөдөр одоо дэлхийн жишгээр нэг хүнд 8 литрээс хитрэх юм бол нэг хүнд оногдох одоо арх спирт 8 литрээс хитрэх юм бол аюулын харанга дэлдэж байдаг гэж ингэж судлаач үздэг. Гэтэл манайд гаргасан судалгаагаар бол нэг хүн жилдээ 28 литр арх спирт ногч байгаа. Энд одоо хэд дахин 3 дахин нэмэгдсэн тийм ээ 4 дахин нэмэгдсэн ийм тоо үзүүлэлттэй байгаамаа. Тэгэхээр одоо уг нь бол Монгол энэ сарвал Монголыг одоо согтуу Монгол болгосон. Одоо яаж сарвал сайхан Монгол болгох вэ гэдэг дээр бол ер нь одоо төрийн бодлого энэ үйл ажиллагаа бол их тодорхой байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Тэгээд тийм учраас бол энэ одоо Батлага юуны гишүүний санаачлагад байгаа энэ хууль бол зөв юм гэж би эхнээс нь дэмжиж байгаа. Би байр суурь бол дэмжсэн байр суурьтай байгаа. Ер нь энэ архины асуудыг Монгол улс зэгслэх ёстой гэвэл үнэхээр зэгслэх ёстой. Энэ дээр бүр зоригтой арга хэмжээ авах ёстой. Тэгэхгүй бол одоо бүхэл энэ арх тамхитай холбоотой энэ одоо судалгаанууд бол хамгийн муу гарч байгаа шүү дээ. Нийт хүн амын хичнээн хувь нь одоо арх хэрэгжилж байна уу? Нийт одоо үйлдвэрлэгчдийн татварлагдагчдын гэдэг юм уу те энэ үйлдвэрлэлийн хичнээн хувь нь архинаас одоо орлого олж байна уу гэдэг ингээд доозод үздэг зэрэг Монгол улсад архиталт хавтгарах юм шинжүүд харагдаж байна. Тэгэхээр энийг зүгээр арх их хурлд энэ арх тамхи үйлдвэрлэгчдийг нэр дэвшүүлэхгүй байдаг хууль гаргаад энэ асуудал зэгцэрхүүгүй юу гэдгийг л бодох хэрэгтэй. Үнэхээр энэ арх тамхиталтын асуудал энэ улсуудыг их хурлд нэр дэвшүүлэхгүй байхаар хууль гаргаад тэгээд энэ асуудал зэгцрээд Монголд архиталт байхгүй болоод архины үйлдвэрлэл байхгүй болоод хүмүүс энэ архиталт гэдэг юмнаас салаад ингээ явчихдаг бол энэ хуулийг гаргахад би 2 гараа өргөж дэмжмээр байна. Энэ болцсон хідэн гишүүдийн байр суурь бус гишүүдийн хувьд бүгд гараа өргөө дэмжихгүй байгаа нь өөрсдөө арх тамхи үйлдвэрлэгчдээс татаас авч сонгуульд хийх мөнгө авдаг гэх харыг төрүүлж байгаа. За ямар ч байсан 75 гишүүдэд энэ санд хүргэгдсэн хин арх тамхи үйлдвэрлэгчдийг дэмждэггүй нь тэдний хариуцлаас харагдана. Баян хонгор аймгийн Баян овоо сумын цагаан захирын